Сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Алгоритм програмчлал хичээлийн 15 дугаар лекц болох хөгжлийн бүтц дараалал гэсэн сэдвээр лекц уншъя. За дараалал гэдэг маань товчоор илэрхийлэх юм бол тухайн хүмүүс кино театрт дараалал зохисдог. Дарааллын хамгийн түрүүнд зогссон хүн хамгийн түрүүнд тасалбараа авдаг. Тэгвэл энэхүү дараалал маань хамгийн түрүүнд орсон зүйл нь хамгийн түрүүнд гарч ирдэг дүрмийн дагуу ажилладаг байна. Тэгээ өгөгдлийг дараалал хэлбэрт оруулснаар илүү ойлгомжтой болж өгдөг. Тэгвэл хамгийн түрүүнд орсноор хамгийн түрүүнд гардаг энэ дүрмийг first in, first out гэж нэрлэх бөгөөд FIFO дүрм гэж нэрлэнэ. За тэгвэл доорх зурд үзүүлснээр нэгийг хоёроос өмнө дараалал байлгасан тул хамгийн түрүүнд нэг нь гарнаа. За францлын хувьд нэг зүйлийг дараалалд оруулахыг NQ, дарааллаас хасахыг DQ гэж нэрлэнэ. За тэгвэл дарааллыг C-ийг нэмэх Java, Python эсвэл C# гэх мэт програмчлалын аль ч хэлэнд ижилхэн аргаар гүйцэтгэдэг байх нэ. За дараалал дээр хийгдэх үндсэн үйлдэлүүдийг товч тайлбарлая. Дараалал дээр хийгдэх үндсэн үйлдэлүүдийн хувьд дараах зүйлсүүд байдаг байх нь байна. За үүнд NQ буюу дарааллын төгсгөлд элемент нэмэх, DQ буюу дарааллын урд талын элементийг арилгах, is empty буюу дараалал хоосон байгаа хэсгийг шалгах, is full буюу дараалал дүүрэн хэсгийг шалгах, peak буюу дарааллын урд талын элементийг устгахгүйгээр утгыг авах гэсэн юм үндсэндээ 5 үйлдэлийг хийдэг байх нь байна. Дараалал гэдэг маань дараах үйлдэлүүдийг хийх боломжтой хийсвэр өгөгдлийн бүтц буюу abstract data structure юм аа. За тэгвэл peak функцийг хэдүүлээ товч тайлбарлая. Peak функц нь дарааллын урд талын өгөгдлийг харахад тусалдаг. Peak функцийн алгоритм нь дараах байдалтай байна гэсэн байна. За энэхүү зүүн талын дэлгэн дээр харж байгаагаар peak функцийн дараалал нь begin procedure peak гэж эхэлнэ. За return Q prompt буюу дарааллын өмнөх утгыг буцаана. Ингээд энэхүү алгоритм маань end процедураар дуустдаг байх нь байна. За тэгвэл C програмчлалын хэлэн дээр peak гэсэн функц маань int peak гэсэн функцийн тусламжтайгаар бичээд гоё алтан дотор return Q prompt буюу Q дарааллын өмнөх утгыг буцааж өгдөг байх нь байна. За is full функц дарааллын нэг хэмжээс массивд ашиглахад арын заагч max size хүрч дараалал дүүрсэн хэсгийг шалгана. За энэхүү max size функцийн алгоритм нь begin procedure is full гэж эхэлнэ. За if функц ашиглаад rear equals to max size гэд арын утгаа тэнцүү вэ үгүй юу? Шалган max size-тай тэнцүү байвал түрүү утгыг буцаана. Үгүй байвал pass утгыг буцаагаад алгоритм маань дуустдаг байна. Тэгвэл програмчлалын C хэлэн дээр бичдэг энийг bool is full гэсэн функцаар бичээд гоё алтан дотор max size-аас нэгийг хасах хэмжээ маань rear буюу энэ артлын хэмжээтэй ижилхэн байр уу гэж шалгана. Үнэн байвал түрүү утгыг буцаана. Худал байвал pass утгыг буцаадаг байх нэ. За дараагийнх нь is empty функц. Хэрэв урд талын утга нь minimum буюу хамгийн бага эсвэл тэгээс бага байвал дараалал нь хараахан эхлээгүй байгаа тул хоосон байна гэж үзнэ. Is empty функцийн алгоритмын хувьд begin procedure is empty гэж эхлээд if front is less than min or front is greater than rear буюу уртлын элемент маань минимум байна уу? Эсвэл арын элементээс их байна уу гэдгийг шалгаж өгнө. Ийм байвал түрүү утгыг буцаана. Үгүй бол pass утгыг буцааж өгдөг байх нь байна. Ингээд алгоритм маань дуустдаг байна. Тэгвэл C програмчлалын хэлэн дээр хувьд bool is empty функцийн тусламжтайгаар front буюу арын утга нь тэгээс бага байна уу? Эсвэл or утгаар давхар нөхцөл шалгахдаа артлын утга нь уртлын утгаас бага байна уу гэж шалгаж өгдөг. Үнэн байвал түрүү утгыг буцаана. Үгүй бол pass утгыг буцаадаг байх нэ. За дараалалд нэмэх үйлдэл буюу NQ үйлдэлийг товч танилцуулъя. Дарааллын урд болон хойд гэсэн хоёр заагч хадгалнаа. За тиймээс дарааллын үйл ажиллагааг стекээс харьцангуй хүнд байдаг. Өгөгдлийг дараалалд оруулахын тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй болдог. Үүнд нэгдүгээр алхамд нь дараалал дүүрэн хэсгийг шалгана. Хоёрдугаарт хэрэг дараалал дүүрсэн бол халих алдаа гаргаж
парамаас гарна. 3 дугаарт хэрэг дараалал дүүрээгүй бол дараагийн хоосон зайг зааж өгөхийн тулд арын загчийг нэмэгдүүлнэ. 4 дугаар алхамд нь мэдээллийн элементийг арын зүг буюу арын элемент рүү чиглэсэн дарааллын байршил нэмнэ. За тэгээд 5-т нь амжилттай утга бүтцдэг байх нь байна. За дараалалд нэмэх үйлдэл буюу NQ үйлдэлийг 6 товч тайлбарлая. A, B, C гэсэн 3 өгөгдөл дараалал донд дараа өгөгдлүүд дараалсан байна. За тэгвэл энэ өгөгдлийн хамгийн урт талд нь A өгөгдөл байх нь хамгийн ард талд нь C байх нь. За ард нь шинээр нэмээд D өгөгдлийг нэмэхийг NQ үйлдэл гэж хэлнэ. За ингээд нэмсний дараа хамгийн ар өгөгдөл нь D болно. Хамгийн уртлынх нь A хэвээр байна. За дараалд энэ нэмэх NQ функцийг хэдүүлээ товч алгоритмыг үзье. Алгоритм дээр процедур NQ data гэсэн өгөгдөл байх нь. За ингээд if Q is full. За дараалал дүүрэн бол overflow буюу хальсан гэсэн утга буцаах нь байна. Хэрвээ дүүрэн биш байвал rear гэсэн хувьсгчд буюу арын хувьсгчд артлын хувьсгчд rear тэнцүү rear дээр нэмэх гэсэн утгыг өгөөд Q гэсэн дараалалдаа rear гэсэн data гэсэн утгыг Q-гийн rear гэсэн дараалалд өгөх нь байна. За ингээд өнөө утгыг буцаах нь байна. Ингээд алгоритм дуустдаг байх нь. За тэгвэл C програмчдын хэлэн дээр int NQ гэсэн функцийн тусламжтайгаар энэхүү дараалалд нэмэх үйлдэлийг тодорхойлдог байх нь байна. За тэгвэл C хэлэн дээр if is full хэрвээ энэ дараалал дүүрсэн байвал тэг утга буцаана. Дүүрээгүй байвал rear утгыг нэгээр нэмэгдүүлээд хадгална. Үгүй бол Q буюу дарааллын арын утгад data-гийн утгыг өгөөд нэг гэсэн утгыг буцаадаг байх нэ. За тэгвэл дарааллаас асах буюу DQ үйлдэлийг товч танилцуулъя. Дарааллаас өгөгдөлд хандахад урт тал руу чиглэсэн өгөгдөлд хандах, хандлтын дараа өгөгдлийг устгах гэсэн хоёр үйлдэлийг гүйцэтгэдэг байх нэ. Дарааллаас хасах гүйцэтгэх өгөгдлийг хасахын тулд дараах алхмуудыг хийдэг. Үүнд 1-р алхамд нь дараалал хоосон байгаа эсгийг шалгана. 2-р алхамд нь хэрв дараалал хоосон байвал доорх халдаг гарч алдаанаас гарнаа. За хэрв дараалал хоосон биш бол уршаа чиглэсэн өгөгдөл рүү хандна. За дараагийн алхам 4-д нь дараагийн боломжтой өгөгдлийн элемент рүү чигдүүлэхийн тулд урд загчийг нэмэгдүүлнэ. За ингээд алхам 5-д нь амжилттай босдог байх нь байна. Дараалал өгөгдөл хасах буюу DQ үйлдэлийг тайлбарлая. Энэ дээр багш нэмэх гэвэлцсэн байна. Энийг одоохон саадах. За дараалал хасах үйлдэл буюу DQ үйлдэлийг тайлбарлая. За энэ зурган дээр үзүүлснээр A, B, C, D гэсэн өгөгдлүүд дараалсан байдлаар хадгалагдсан байна. За тэгвэл дарааллаас A элементийг хасахын тулд DQ үйлдэлийн тусламжтайгаар хасна. За ингэснээр дараагаар DQ-лээ хасагсны дараагаар B өгөгдөл хамгийн урт байршиж D хамгийн ард байрсан хэвээр үлдэх юм аа. За тэгвэл DQ буюу дарааллаас өгөгдөл хасах үйлдэлийг алгоритм нь процедур DQ if Q is empty. За дараалал хэрвээ хоосон байвал underflow буюу өгөгдөл хальсан байна гэдэг утга буцаагаад өгөгдөл хальсан байна гэдэг утга буцаана. Хэрвээ дараалал халиагүй дүүрэн биш байвал data гэсэн утганд Q буюу энэ дарааллын маань уртлын утгыг өгөөд prompt тэнцүү prompt дээр нэмэх 1 гэдэг утгаар буюу хамгийн уртлын утгаа нэгээр нэмдүүлээд үнэн гэсэн утгыг буцаагаад алгоритм маань дуусгах нь байна. За тэгвэл C програмчдын хэл дээр энэ DQ гэсэн дарааллаас өгөгдөл хасах үйлдэлийг DQ гэсэн функцаар илэрхийлнэ. Хэрвээ энэ int DQ гэжсэн функцаа бичээд гоё алтан дотор дараах үйлдэлүүдийг хийх нь байх нэ. За үүнд if is empty буюу тухайн дараалал маань хоосон байвал тэг гэсэн утгыг буцаана. Хэрвээ хоосон биш байвал data гэсэн утгандаа Q буюу дарааллын өмнөх утгыг өгөөд prompt буюу өмнөх утган дээр нэгийг нэмээд prompt тогтуулж хадгалаад data гэсэн утгыг буцааж өгдөг байх нэ. За тэгвэл энэхүү дараалал дээр өгөгдөл нэмэх хасах жишээ хэдүүлээ C програмчлалын хэл дээр хэрхэн бичдэг талаар тайлбарлая. Одоо шууд хэдүүлээ програмчлалын хэл дээр үзээ явъя. За багш нь тайлбарлаа явъя шууд програмын кодон дээр. За энэхүү програмын код нь
5 дугаар мөрөн дээр өгдөл оруулдаг insert функц, 6 дугаар мөрөн дээр за дараалаас өгдөл хасах delete функц, 7 дугаар мөрөн дээр хэвлэх функц буюу display функцуудыг зарлж өгсөн байна. За тэгээд дарааллынхаа queue буюу дарааллынхаа массив хэлбэрээр зарлж өгсөн байна. Rear буюу арын утгаа хасах нэгээр, front буюу уртлын утгаа хасах нэгээр зарлж өгөөд үндсэн функц маань энэ дээр хэлсэн байна. Үндсэн функцэн дээр болохоор дэлгэцэн дээр insert element to queue буюу одоо оруулах элементээ дараалд оруулах элементээ оруулахаар бол нэгийг сонго. Хоёр дахь нь болохоор хэрвээ дараалаас элемент устгах бол хоёрыг сонго. Гурав дахь нь болохоор дарааллыг хэвлэх бол 3-ыг сонго. Дөрөвт нь гарах бол 4-ийг дараа гэсэн байна. За 5 дугаарт нь аль нэг сонголтоо оруулна уу гэсэн текстийг дэлгэснээр хэвж өгсөн байна. Эдгээрийн тусламжтайгаар 22 дугаар мөрөн дээр switch гэсэн буюу энэ сонголтын функцэн дээрээс choose гэсэн сонголтыг хийсэн байна. За сонголтын функц маань нэг давуу тал нь юу гэхээр case-ийн хэсгээр сонголтуудыг хийдэг. Нэгдүгээр сонголтыг хэрвээ нэгийг оруулах юм бол insert функцийг дууд, хоёрыг дарах юм бол delete функцийг дууд, гурвыг дарах юм бол display функцийг дууд, дөрвийг дарах юм бол exit буюу from-аас гараа гэсэн байна. За ингээд энэхүү буцаж сонголтыг хийх юм бол буруу сонголт байна гэсэн алдаа зааж өгнө байна. За 41-р мөрнөөс ахуулаад insert буюу дараалд өгдөл оруулдаг функц маань энэ дээр ажилласан байна. За 58 дугаар мөрөн дээрээс за дарааллаас өгдөл устгадаг функц маань энэ хэсэгтэр байж байна. За 72 дугаар мөрөн дээр маань дарааллыг хэвлэдэг функц маань байна. За ингээ from айсууж үзье. За хэрвээ дараалд өгдөл нэмэхийг хүсвэл нэг гэсэн сонголтыг сонгоно. За нэгийг сонгоод өгдлөө оруулъя. За эхнийх нь 55. За дараалд дахиад өгдөл оруулъя. Нэгийг дараад 69. За одоо дараалд өгдөл орж ийн үгүй юу шалдахын тулд 3 гэсэн нөхцөлөөр дараад энтер даръя. За түрүүний оруулсан 55 69 2 орсон байна. Одоо нэгээ сонгоод дараалд дахиад өгдлийг оруулж өгье. 96. За нэгээ сонгоод дарааллаас 88 гэсэн өгдлийг оруулъя. Нэгийг сонгоод дараал 75 гэсэн өгдлийг оруулъя. За ингээд дарааллын өгдлүүдийг хэвлэж үзье. 55 69 96 88 75 гэдэг. За өгдлүүд орсон байна. За тэгвэл одоо дарааллаас өгд тусгая. Хоёр төвчлөрийг даръя. За тэгээ хэвлэж үзье. За дарааллаас 55 гэсэн өгдийг хаслаа гэж байна. За дахиад хоёрыг даръя. Дарааллаас 69 гэсэн өгдийг хассан байна гэж мэдээлэл гарч байна. Одоо хэвлэж үзье. За тэгвэл дараалд нэгийг дараад дараалд дээр 23 гэдэг өгдлийг оруулаад хэвлэж үзье. За 23 өгд маань энэ урд маань орсон байж байна. За тэгвэл энэ 23 гэдэг өгдлөө буцаагаад 96 өгдлийг хасахын тулд бид нэр 2 гэсэн зүйлийг дарнаа. Тэгэхээр 96 хасагдлаа гэж байна. Тэгэхээр 2-ыг дараа 96 хасагдлаа. 75 хасагдлаа, 2-ыг дарлаа. 23 хасагдлаа. Одоо дараалал маань хоосон байна. Underblow буюу халсан байна гэж байна, тий. За дарааллаа хэвлэх гээд үзье. Дараалал маань өгдөл байхгүй. За ингээд дарааллын 15 судалгааг оруулж дараалал нутагтай болж байна. За одоо гарыг үл дөрвийг дарах нь байна. За та бүхэн маань энэхүү кодыг төвтөн дээрээ бичиж аваад за мөн програмчлалын C хэлэн дээрээ бас давхар бичиж аваад ажиллуулж үзээрэй. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.